За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл суурьшлийн бүсийн газрын менежмент гэдэг хотын экологийн 5 дахь хичээл орж ирж байна. За суурьшлийн бүс буюу хот байгуулахад суурьшлийн бүсэд одоо газрыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар өнөөдрийн хичээл дээр үзнэ. За суурьшлийн бүсийг хэрхэн сонгож авах вэ? Хот байгуулалтад нөлөөлөх байгалийн хүчин зүйлсүүд, суурьшлийн төлөвлөлт, суурьшлийн бүс газар ашиглалт хамгаалтын бүсийн талаар өнөөдрийн хичээлээр үзэх нэ. За нэгдүгээрт нь суурьшлийн бүсийг сонгох. За суурьшлийн бүсийг сонгоо авахдаа оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөлийг хангах шаардлагыг ихэнх анхаарах хэрэгтэй. За мөн инженерийн тохижуулалтад хөрөнгө мөнгө бага зарцуулах, хүч бага зарцуулах газрыг сонгож авах хэрэгтэй. За газрын төлөвлөгөөгөөр өргөжүүлж болох үс газрыг сонгож авах хэрэгтэй. Орон сууцны болон үйлдвэрийн бүсийн байршлыг зохицсон байдлаар нь сонгож авах хэрэгтэй. За мөн газрын ирлээ аль болох гүний болон хавтгай арчигдал багатай, хавтгай тэгш талбай байвал илүү зохимжтой гэж үздэг. За хурын усыг зайлуулах боломжтой байх, гүний ус ашиглах боломжтой. За уул хөрсний ус нэвчүүлэх чадвар, элэгдэл эвдэрлийг даах тэсвэр сайтай байх, усан сан болон эрчим хүчний хангамжийн бололцоотой байх гэх мэт 8 шинжийг өөртөө агуулсан ийм газар нутгийг бол сонгож авах нь зохимжтой гэж үздэг. Тэгэхээр альва газрыг ялангуяа хот тосготыг байгуулахын тулд дээрх 8 шинжүүдийг харгалзан үзчихэж байгуулах хэрэгтэй юм аа. За ингээд энэ жишгээр ерөнхийдөө бол манай томоохон хотуудыг тийм ээ Улаанбаатар хотыг, Дархан Эрдэнэтийг бас сонгож авсан байдаг. За уулсын дондох хөндөй тал газрыг сонгож авсан. За мөн усны ойролцооч гэдэг юм иймэрхүү газруудаа сонгож авдаг. За тэгээд нөгөө усны ойролцоо гэдгээр газрын ирлээд одоо хотгор гүдгэр их байвал бас барилга байгууламж хийхэд одоо мөнгө, хүч, за хөрөнгө их зарцуулагддаг гэдэг утгаар нь болж өгвөл тийм намаг багтай газруудыг сонгох, за доошо суулт өгөхгүй байх газруудаа сонгож хот тосготой байгуулах зэрэг юм алхмуудыг хийх хэрэгтэй. За дээрэс нь усан хангамж гэдэг маань түүнд одоо хот тосгодод одоо хүмүүс амьдрах учраас цэвэр усны хангамж ахиу байх боломжтой юм газруудыг бас сонгож авах нь илүү зохимжтой гэж үздэг. Суурьшлийн бүс газрыг сонгохдоо хот тосгон суурин барилгачлалтын хэрэгцээ шаардлагаас гадна хүн амд соёл, ахуйн таатай нөхцөл бүрдүүлж өгөх боломжийг хангах хэрэгтэй. За суурин газрын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийн шаардлага хангагдсан байх, инженерийн тохижуулалтад хөрөнгө хүч аль болох бага зарцуулах нутаг дэвсгэрийг сонгох хэрэгтэй. За суурин газрын төлөвлөлттойгоор өргөжүүлж болох үс газрыг сонгож тухайн газрын нөөцтэй байх одоо цаашид одоо хүн амын тоо ихсэхэд одоо хот маань ийшээгээ өргөжиж болох юм а гэдэг газруудаа сонгох. За орон сууцны болон үйлдвэрлэлийн бүсүүдийн байршлыг одоо зөв зохистой зохицсон байхаар газруудыг сонгож авч удирдлага болон ажиллах хэрэгтэй байдаг байна. За тэгэхээр эндээс үзэхэд одоо юу гэхээр суурьшлийн бүсүүдийг сонгох, суурьшлийн бүсийг гаргахдаа дээрх үе шатуудыг маш сайн анхаарах хэрэгтэйг бол энд харуулж байгаа. За энэ хичээлээс эхлээд бол одоо бид нар хот хэрхэн үүсдэг вэ гэж хэлсэн бол одоо хотыг хэрхэн байгуулдаг вэ? Юуг анхаардаг вэ гэдэг талаас нь үзэж байгаа шүү. Суурьшлийн бүсийг сонгож авч буй газрын ирлээ аль болох гүний болон хавтгай арчигдал багатай зам тавих, барилга барихад газар шорооны ажлын объем нь хэвгүй байх үст тийм хит их налуу биш ийм газруудыг сонгож авах хэрэгтэй гэж. За мөн уул хөрс нь одоо өндөр өртөгтэй суур шаардахгүй байхгүй юу? Одоо ус нэвчих тийм ээ. Ус нэвчүүлэх чадвар сайтай байх. За элэгдэл эвдэрлийг даах буюу одоо суулт өгөхгүй байх ийм газруудыг сонгох хэрэгтэй. За түүнчлэн усан хангамж, эрчим хүчний хангамж,
сувгжуулах боломжтой, хог хаягдал бохирыг зайлуулан хураах, цэвэршүүлэх боломжтой газруудаа сонгож авах хэрэгтэй байдаг. За, хоёрдугаарт нь хот байгуулалтад нөлөөлөх байгалийн хүчин зүйлсийг Эрдэмтэд одоо 6 үндсэн хүчин зүйл байна гэж үздэг. За тэгэхээр хот байгуулалтад нөлөөлөх байгалийн хүчин зүйлүүд нь юу байдаг вэ? За нэгдүгээрт нь бол газар чичирхийлэл, нэг өсөндөө газар хөдлөлт явагдах. За газар хөдлөлт явагдсанаар өндөр барилга байгууламжууд нурах аюултай байдаг. Ийм учраас газар чичирхийллийн бүсдэр бол барилга байгууламжийг барихгүй байх ёстой гэж. За хоёрдугаарт нь бол мөнх цэвдэг. За мэдээж хэрэг хөрсний доор ус их хэмжээгээр байгаад за тэр нь хөлдсөн байх юм бол дээр нь барилга байгууламж барихаар хайлж цэвдэг маань хайлаад одоо суулт өгдөг ийм онцлогтой. Тэгэхээр энийг дагаад асар их зардал гардаг. Тийм учраас одоо мөнх цэвдэггүй байвал илүү одоо өртөг багтаа байдгаа гэж үздэг. За дараах нь болохоор гаднах агаарын температур гэж. За температурын байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. За мэдээж хэрэг одоо хит хүйтэн, хит хадалттай ийм орчин бол одоо хүмүүсийн амьдрах аятаа татаа нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. За овоомтгой суумтгай хөрс одоо нөгөө газрын ирлэп хотгор гүдгэр одоо их байвал одоо яг зардал мөнгө их гарна гэж байна шүү тийм ээ. Овоомтгой суумтгай хөрс. За мөн одоо дээр нөгөө зам барих тийм ээ. Тогтчлт их газрын доорх болон газрын дээрх барилга байгууламж барихад овоомтгой суумтгай хөрс маань бол илэгдэл эвдэрлийг их бий болгож байдаг гэж үздэг. За дараагийнх нь болохоор хөрсний ус ихтэй газар бол намагшсан газар бол бас барилга байгууламж барихад хүндрэлтэй байдаг. Аятаа тавтай амьдрах нөхцөл бас багасдаг гэж үздэг. Тэгэхээр ийм 6 зүйлийг одоо анхаарч үзэж хот байгуулах шаардлагатай байдаг байх нэ. За дээр дурдсан 6 зүйлээ тайлбарлан ярьсан байна. За нэгдүгээрт нь бол газар чичирхийлэл гэж. За газар чичирхийлэл дээр юу гэж байгаа вэ гэхээр газар чичирхийллийн хүчин 6 хүртэл баал байхад барилгын төсөвт өртөг тусгайлан нэмэгддэггүй байна. 9 баал болоход 16 хувиар нэмэгддэг. Тэгэхээр газар чичирхийлэлтэй тийм орчин бол ерөнхийдөө барилга байгууламж барихыг бас хориглож байдаг. За ер нь бол 5 баал газрын чичирхийллийн 5 хүртэлх баалд бол одоо барилга байгууламжийг тэсвэрлэх чадвартайгаар барьдаг. 6-7 болоод ирэхээр газар чичирхийлэх хэмжээ нь ихсээд одоо барилга байгууламж цуурах, хагарах ийм нөхцөлийг бүрдүүлдэг. 9 баал болоход барилга байгууламж бол муурж ундаг. Ийм учраас эдгээр баалд тохиромжтой маш нэгт одоо барилга байгууламжийг барих шаардлагатай болж байна гэсэн. Нөгөө барьж байгаа материал нь бат бих байх ёстой. Эндээс шалтгаалаад тэр өртөг зардлын хувьд өндөр болж эхэлдэг байна. За дараагийнх нь болохоор 0-аас 0.5% хэвгий буюу налуу газар байна. Барилгын төсөвд өртөг хэвийн байхад 5-аас 3% налуу, их налуу байх юм бол өртөг нь 2-оос 8% одоо өсөж идэг гэж үзэж байгаа. За 8%-аас дээш бол өртөг бол 5% болтлоо нэмэгдэж идэг. За ер нь бол зардал авсар их гарч идэг. Налуу газарт. За нэлээдээ мөнх цэвдэгтэй хөрс бол барилгын өртөгт 40 хүртэл хувиар, овоод суудаг хөрс 5-аас 20 хувиар зардлыг нэмдгээр энэ дээр бол анхаарч ажиллах хэрэгтэй. За тэгээ барилга байгууламж барихад бол эдгээр хөрс газрын тухайн газар орныхоо юг байгаль цагуурийн онцлогийг мэдснээр ийм зардлын хэмнэлтийг гаргах боломжтой. Хэрвээ энэ яалтчгүй одоо ийм газар барьж байгаа бол өндөр өртгөөр одоо барилга байгууламжаа барих юм байна гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За эдгээр хүчин зүйлс нь хот сууринг барьж байгуулахад болон цаашид хот доторх газрыг ашиглахад шууд нөлөөлж байдаг тул суурьшлийн бүс газрыг сонгохдоо дээрх хүчин зүйлсийг харгалзан үзэх нь чухал болоод байна. За суурьшлийн бүс газрыг сонгохдоо газар зүйн хүчин зүйлсээс гадна нутаг дэвсгэрийн нийгмийн болон экологийн ач холбогдол, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэх хэрэгтэй. За суурьшлийн бүсийн нийгмийн ач холбогдол нь тухайн нутаг дэвсгэрт
хүн амын тухтай амьдрах болон газар ашиглах таатай байдал хэр зэрэг байгаагаар нь голлон үнэлэгддэг. За энэ тохиолдолд нутаг дэвсгэрийн нийгмийн ач холбогдол ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлөөр дамжуулан үнэлэгдэж байдаг. За нийгмийн ач холбогдол гэдэг нь суурьшлийн бүсээ зөв сонгосны үр дүнд одоо хүмүүсийн эрүүл аж төрх нөхцөлийг бүрдүүлж идэг гэж үздэг. Тийм учраас одоо энэ хүн амын тухтай амьдрах, эрүүл орчинд амьдрах энэ нөхцөл нь бол ариун цэвэр эрүүл ахуйн нөхцлөөр дамжуулан үнэлэгддэг байх нэ. За манай орны хот суурин газруудад одоо болтол газар зохион байгуулалтын төлөвлөгөөгүй зөвхөн хот сууринг барилгажуулах, тогтжуулах төлөвлөгөөтэй байгаа нь бол газар ашиглах, хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах, нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг эхнээс нь уялдуулан нэгдсэн менежмент бий болгоогүйтэй холбоотой гэж үздэг. За ер нь бол мэдээж хэрэг альва хот суурин төлөвлөлтөө тэр хот суурин барилга байгууламжийг барихтаа бол одоо төчнээ хүн ам энэ газар одоо суурьшнаа гэж төлөвлөж барьж идэг. За тэгээд эдгээр хүн амын эрүүл аюулгүй байдал экологийн нөхцлөөс нь ингэж хангуул одоо эрүүл аюулгүй байх юмаа гэсэн байдлаар төлөвлөгөөгөө гаргасан байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр Монгол орны хувьд бол энэ байгаль экологийн тэнцвэрийг хадгалахыг одоо ихээхэн шаардж идэг. За Улаанбаатар хотын хувьд жишээлбэл яах вэ гэхээр газрын төлөвлөгөөг ялангуяа одоо нөгөө 500-аас 600 мянган хүн амтай байна гэж төлөвлөсөн бол одоо энэ нь 3 дахин нэмэгдснээр одоо байгаль экологийн эдийн засгийн асуудлуудыг гаргаж ирж байдаг. За гуравт нь суурьшлийн бүс ашиглалт хамгаалтын менежментийн нийтлэг болон ялгаатай талууд тухайн төвлөрсөн суурин газрын хэв шинжээс ихээхэн хамаарч байдаг. Суурьшлийн бүс газрын ашиглалт хамгаалтын менежмент гэж. Тэр нь бол төвлөрсөн суурин газрын хэв шинжээс хамаарна. За тэгвэл манай орны хувьд төвлөрсөн суурин газар нь хот ба хөдөөгийн хэв шинжэд хуваагдж байдаг. За мэдээж хэрэг одоо хотын тоонд орсон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэдэг нь бол төв суурин газрын одоо хот гэж үздэг. Бусад одоо аймаг сумын төв тэдгээр бол суурин газар гэж үзэн өдөөгийн суурин газрууд болж байна. За ингээд суурьшлийн бүс газарт бол төвлөрсөн газрын тэг гортогт багтаж буй бүх газар хамаарагдана. Төв суурин газрын төвлөрсөн тэр тэг гортогт хамаарагдаж буй бүх газар хамаарагдана. Тэгэхээр аймгийн сумын төвүүд бол орж ирнэ гэсэн. За суурьшлийн бүсийн газрыг сонгоход гэр орон сууцны дэд бүсүүдийг байршуулах, за газрын байгаль экологийн болон газрын хязгаарлах хүчин зүйлийг зөв үнэлэх чухал байна. Тэгэхээр бид нар альва суурьшлийн бүсийн газрыг сонгохдоо тэр экологийн одоо аюулгүй байдал экологийн ямар хүчин зүйлсүүд одоо хүмүүс биднэрт нөлөөлөх вэ гэдгийг ихээхэн анхаарах хэрэгтэй. За хүмүүс бид нар хаана амьдардаг вэ гэхээр гэр орон сууцнд амьдарч. Тэр гэр орон сууцад аюулгүй байх нөхцөлийг хангах ийм боломжтой газрыг л сонгох нь илүү үр дүнтэй гэж үздэг. За ингээд суурьшлийн бүсийг газар ашиглалт хамгаалтаас нь шалтгаалж 18 бүсэд хувааж байгаа. Суурьшлийн бүс газрыг ашиглалт хамгаалтын 18 бүсэд хуваадаг. За нийтийн зориулалтаа орон сууцны бүс, гэр хорооллын бүс, нийтийн үйлчилгээний цогцлборуудын бүс, хот суурингийн зам харилцааны бүс, хот суурин доторх зам харилцааны бүс, за спорт амралт цэнгээний бүс, хот суурингийн ой ногоон байгууламжийн бүс, үйлдвэрийн бүс, засаг захиргаа байгууллагын бүс, за өрхийн буюу гэр бүлийн орон сууцны бүс, за дээд сургууль оюутны хотгоны бүс, хот суурингийн дэд бүтцийн бүс, хамтын болон хувийн жимс цэцэрлэг ногооны газрын бүс, эрчимт суурин мал аж ахуйн бүс, өрхийн мал аж ахуйн бүс, ердийн ашигт малтамлыг ашиглах бүс, хот суурингийн нөөц талбайн бүс, батлан хамгаалах аюулгүй байдлын бүс, бусад бүс гэсэн ийм 18 бүсэд хуваадаг байна. За манай Монгол орны хотын тэр суурьшлийн хэсгийг ашиглалт хамгаалтаас нь шалтгаалж ингэж
18 бүсэд хувааж болох юм а гэсэн байдаг. Ер нь бол төлөвлөлтийнхээ байдлаар ийм 18 бүсэд хуваадаг гэж үздэг. Тэгэхээр хот суурин газрын тэр төвлөрсөн суурин газрынхаа бүсийг бид нар одоо тогтоох хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар өмнөх хичээл дээр хот төвлөрлийн 4 бүсийг гэртээ зурнаа гэдээ ярьжсэн бол одоо 2 дахь даалгавар нь багш нь юу өгөх гээд байгаа вэ гэхээр өөрийн амьдарч байгаа орон нутгийн төв, тийм ээ, сумын төв, аймгийн төв тэдгээрийг зургийг зураад энэ 18 бүсэд хувааж өгнө. За 18 бүсэд хуваана. За энэ дээр юуг анхаарах ёстой вэ гэхээр мэдээж хэрэг нөгөө суурин газрууд ялангуяа сумдуудад маань бол дээд сургууль гэж бол байдаггүй шүү, тийм ээ. За энэ дээр бол зүгээр сургуулиудыг оруулж болно. Ерөнхий боловсролын сургууль байж болно. Оюутны хотхон биш одоо нөгөө дотуур байр, тийм. Энийг бол тэр дээд сургууль оюутны хотхны бүстэй оруулж өгч болно. За мөн эрчимт мал аж ахуй зарим аймагуудад байдаг, зарим аймагуудад байдаггүй. Тэгэхээр энийг бас хаана эрчимт мал аж ахуй байрлуулвал зохимжтой вэ гэд 3 дахь зураг нь гарч ирнэ. Тэгэхээр эхлээд бид нар яах вэ гэхээр өөрийн сумынхаа яг одоо байгаа зургийг зураад энэ 18 бүсээ байршуулна. Зарим газруудад бол байгаа, заримд нь байхгүй байна. За байхгүйг нь одоо бид хаана байршуулах вэ гэд төлөвлөлтийн зураг гаргаж байна. Шинээр төлөвлөлтийн зураг зурна. Өөрсдөө зохиож зурна. За тэгвэл хоорондын бүсүүдийн хоорондын хамаарлыг бас анхаарч үзэх хэрэгтэй. За нөгөө экологийн аюулгүй байдлаа хангаад хог хаягдлын бүс жишээлбэл хаана байж болох вэ гэдгийг анхаарч хийх хэрэгтэй. За хоёрдугаарт нь тэр эрчимт мал аж ахуйн бүс маань хаана байж болох вэ? За эдгээрийг бодолцож яах нь хот суурин ашиглалт хамгаалтын газрын ашиглалт хамгаалтын бүсээ тогтоож өгч зураарай. За ингээд 3 даалгавар өглөө хот төвлөрлийн бүсийн зураг зурах нь байна. За тэгээ суурьшлийн бүсийнхээ газар ашиглалт хамгаалтын бүсийг одоо байгаагаар нь зурна. 3-т нь шинээр төлөвлөн зурна гэсэн ийм 3 зураг зурж байж миний бие даалтын сэдэв болох нэ. За ингээ асуух асуулт байвал асуугаарай. За багшийнх нь энэ хичээл газрын сангийн менежмент гэсэн номон дээр байдаг шүү. За зан нузар гэдэг баха. Хүний газрын сангийн менежмент гэдэг хөдөө аж ахуйн их сургуулиас гаргасан ийм ном байгаа. Энэ номон дээр энэ ашиглалт хамгаалтын 18 бүсийг ангилан ялгаад тайлбарлаж бичсэн байдаг. Дэлгэрүүлж уншаарай. За энд бол одоо төлөвлөө зурж байгаа зураг биш нэ, тийм ээ. Ийм байдлаар зурнаа. За анхаарал хандуулсан та нартаа баярлалаа.